За Tapo аппликейшн дээрээс тээврийн код харахтаа Tapo руу ороод за энд ийшээ орно. Аккаунт руугаа. За үүний дараа ийшээ ороод энэ ханзан дээр дарж орно. За тэгээд захиалсан барааныхаа энэ дээр дарчихна. За тэгээд энэ машины зургийн дээр дараад за тэгээд тээврийн код нь энд байгаа гэсэн үг. Энийг энэ дээр дараад хуулаад авна. Ингээ хуулж аваад за тэгээд Эрдэнэт карго CGM гэдэг ийм вебсайт руу ороод энэ хуулсан тээврийн кодоо энэ дээр пестлээд за тэгээд ингээ удаан дарах юм бол энэ ачаа одоогор ирээнд ирээгүй байх гэсэн үг. Ирсэн бол ирээнд тэгээд статус харагдана.